За сайн байцгаана уу? За энэ 7 хоногийн Монголоор сони юу байна? Контент нь эхэлж байна. За энэ 7 хоногийнхоо бол яриаг арай жаахан өөр буюу нэг одоо онцлог мэдээ сонгож авах гэхээсээ илүү энэ 7 хоногт ер нь юу болчихвоо гэж чухал гэж үзэж байгаа хэд хэдэн мэдээг нэг багцалчихъя гэж зүгээр дотроо бодлоо ингэж үзье. Яг л өмнө би бол дандаа зөвхөн нэг л мэдээг сонгож одоо яагаад ингэж байгаа тухай өөрийн тайлбарыг хэлдэг байсан тийм. За тэгэхээр энэ 7 хоногтон бол чухал гэж бодож болох үс нэлээд хэдэн зүйл болсон учраас нэг нь онцлогож яхан төвхтэй байлаа. За бид бүгдийн мэдж байгаагаар бол энэ 7 хоногийн ихээр болж байгаа хамгийн чухал зүйл бол нөгөө хууль зүйн сайдын хувийн мэдээллийг бид нар хүлээсэн. За гэвч нөхөр бол одоо хоолой өвдсөн, таг болсон гэдэг нэг бүтэн сайнд нэг цанташтрын засгийн газар нэг марцсан мэдээлэл хийсэн те одоо 30 он хүртэл Монголыг хөгжүүлнэ нэтэр гэдэг нэг сонирхолтой мөрөгдлийн чагсаалт танилцуулсан тийм үү. За гэтэл тэрэн дээр нь бол энэ хоёр байгаагүй. За тэгээд энэ хоёр төр байхгүй байгаа юм бол хоолой өвдөд ингээд таг болсон гэд хэлсэн. За гэвч одоо хүмүүс бол мэдээж энэ тайлбарт нь бол итгээгүй энэ бодлаа нөгөө нэг ардын намын дарах төрсөлдөж байгаа Занданшир амраа өсгөлөө хоёрыг бол эвлэрүүлэх гээд нэг хуучвал гарч ирсэн шүү дээ тий. Одоо Үрлбаатар тэргүүтээ нэг бөөн одоо туршлагатай тэмрхтүүд тийм үү одоо туршлагатай орчингууд тийм. Тэд нар бол ажиллаа хийж байгаа буюу за энэ хоёрыг бол бас тэмцвэрхий галтай амжигтай мэдлэг хийхээс нь бол үйл хэлэг хойшлуулж ингэж хойшин сууж янз бүр болохыг шаардсан болов уу гэж бодож байгаа. За энэ хоёр бол мэдээлэлээ хойшлуулсан. За тэгээд юу болж таарсан бэ гэхээр бидний өнгөрсөн хэдэн 7 хоногт хардаж ярьсан шиг Занданшир Монгол Ардын намын дарагт нэр дэвшгүй гэсэн. За энэ бол нэлээд маргаантай гэдэг юм уу нэлээд одоо тэх гэж байгаа юм шиг тэхбүүч юм шиг нэг юм байдлууд ажиглагдаж байсан боловч эцэст нь Занданшир бол за одоо би дэвшихгүй боломжгүй гэж хэлсэн. За Зантка ингэж мэдээлэл хийхэд бол хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа гэж хэдүүлээ ярьсан тийм. За нэгдүгээрт нь бол мэдээж өөрөө Занданшир чинь нэг юм одоо хууль гэдэг юм уу эрх зүй тийм хүлээн зөвшөөрөх боломж олцооны хувьд байхгүй болчихж байгаа. Ерөөсөө тэр баг урал дээр авсан саналаач бодоход тэр чинь бол зөндөл хайрцагж ингэж Занданширт өгүүлэх гэж оролцсон байгаа шүү дээ. Тэгээд ахт чинь нэг ийм байдал үүссэн. За хоёр дахь чухал нэг шин чанар юм юу юм бэ гэхээр цаашаа ингэ явъя. Окей ингэ хүчлээд тий. Энд ерөөсөө Занданшир өөртөө сайн эвтэйхэн гэдэг юм тий оноо авах гэж яриад ийм зүйл авч чадахгүй гэсэн. Нагдал Занданшир бол зөвхөн намын дараагаас зорж байгаа биш. Нөгөө 2027 онд ч юм ерөнхийлөгчд үзэх гээд байгаа ийм хүнээ гэсэн дүнлтүүдийг одоо ингээд Монголын сошиал орчин тэртээ тэргүй хийгээ эхэлсэн байна л да тий. За зөндөө олон сэтгүүлч янз бүрийн хүмүүс идэр. Гэтэл тэр хүртлээ нөхөр ийм муу нэртэй байх юм бол юун уучлаарай. Өөрс бүр өрсөлдөж эрхэж болж намаас авч чадахгүй баларх байхгүй. За тэгэхээр тэгүүлэхгүй тулд нөхрийг бол их сайхан нэртэй, гоё нэртэй, мундаг байлгах хэрэгтэй. За тэггээд яах юм бэ? Тэгэхээр одоо хөрх юм энэ дундаасаа л одоо бууж одоо юу гэдэг өөрийнхөө тэр муу мухай нэрийг л эвтэйхэн аятайхан болгож зүйлж авах хэрэгтэй болж байгаа. За энэний дараа бол юу болсныг та нар мэдж байгаа. Нөгөө өрсөлдөгч буюу одоо амар ёсголон бол Занданшираасаа одоо муу мэдээлэл хийсэн л дээ яг нь одоо тэр мэдээллийн ингээд задлаад харах юм бол тэ иш төв зүгээр. За ямар ч юм гол санаа нь бол би ингээд намын дарахт өрсөлдөхгүй шүү гэж хэлж байгаа. За окей. Нөгөө эвлэрүүлэх нөхдүүд ч л ажиллаа хийгээд байсан байна. За тэгээд нэг хоёр бол гарч ирж мэдээлэл хийсэн. За мэдээлэл хийхдээ бол амар ёсголон луган бол харьцангуй баг дайрсан буюу яг одоо мессеж гаргаж ирсэн те. За нэг юм мессеж байна. За одоо ингээд андуураад явуулсан гэдэг нэлээд ноцтой мессеж. За тэгээд нөгөө мө Номин Хэробаатар хоёрыг өстэй гарцгүй бол гайсан да. За одоо ингээд мөнгө шилжүүлсэн байна. Ингээд ийм болсон байна гэдэг. За тэр мэдээллийн дараа бол Номин одоо бүр сүлээ авчаад дуурхаач байсан. За одоо тэгээд нам нь хэр эвлэрснээр шилтгаалж Номинд хариуцлага тооцох юм уу, тооцохгүй юм уу гэдэг нь бол яригдах байх. Харин Хэро бол үгүй ээ одоо мөнгө аваагүй гэж гүрийсэн хിവэрэл байгаа тий. За энэ бол маш том мэдээлэл болсон шүү. Маш том мэдээлэл. Зүгээр байгуулагдаад удаагүй нэг хоёр хүн ажилтдаг болтой нэг английн компани руу тий 1.7 сая
доллар шилжүүлнэ гэдэг өөрөө маш том асуудалтай. За нөгөө компанийн ирүүлсэн тайл одоо зарцуулалтын тайл маш их мөнгө шүү дээ тий. Гэсэн чим очлаараа тий одоо тэгэл новын сайдын Википедиа пэйж мэйжийг хөгжүүлсэн ч гэдэг гэж байгаа шиг бүрстэй. Арай л зөв үрмээр юм гаргаж ирсэн. Тэ дураараа бүр тийм үү. За тэгэл одоо ингэсэн тэр Монгол хаан жуулчигт бол ингээд юу үзүүлсэн. За Монгол Улсын ерөнхийлөг шинэхий сайдын айчлалын юу бэлдсэн мэлцсэн гэдэг. Яг би тийм ажил хийлгэж болно л доо. Янз бүрийн компани пост тийм мэрэгжлийн гэж үзээд. Гэтэл арай үнэтэй шүү. Тий. Одоо ч одоо 1.7 сая гэдэг чинь 7-8 тэрбум төгрөг. Одоо ер нь бол үгүй ядаж нэг 2 сургууль мургуул барьчих байц. Ийм мөнгө илүүдээ одоо би юу тэгж бодож байна. Одоо сургууль цэцэрлэг байх ямар үнэтэй гэдэг одоо мэдтгүүдний доор комментэр үлдээн үз тээ. За ингээ бэжэтэл ардын намын одоо анх сонгогдсон гэдэг нэг 10-аад гишүүд. За тэр дундаа болвол чагсаалтынхан голдуу байсан баха тий. Нэг гишүүд цуглаж аваад болвол бид одоо эвлэрж гинэ. Одоо ингээ ахиж марахгүй. Тийм марцсан юм ярьсан. Мэдгүй өөрсдийнх нь үг бол их л хүчтэй нөлөөтэй гэж үзэж байгаа юм шиг байна. За эсвэл үрээлээд байгаа юм шиг. Зарим нь бол тэгж хэлсэн бол зарим нэг юм үрээлэн маягтай. Одоо эвлэрцгээе болцгоё. Одоо ингээ улс орны байдал хэцүү байна. Гэдэг ярьсан. Тэгсэн чинь тэрнийхэн дараа нь манай нөгөө муу дэд дараагаас огцордог булган туяа маань гарч ирсэн ээ. Оо. Юу вэ? Намайг дөнцөөлээд буруутаа гэж үзээгүй шүү дээ. Тэ? Тийм болохоор яг би зүгээр дэд дараагаал ус хурлын дэд дараагаал гэж тэрнээс их хурлын гишүүнээс буун муутар тарах ирэхээс сална гэсэн юм байхгүй шүү. Бүр зөрөг орцсон. Өөхч бүр чимээг үзүүл авчиж цогцсон байсан. Зөрөг орцсон. Оо намынхаа урцвар тэргүй өгнө. Цэм битл нь гоцсон идэр орж ирж байгаа байхгүй. За тэгэхээр цаагуур нэг юм болоод байна те болоод байна. Одоо юу болоод байгаа энэ нь бол эх 7 хоногудад угаасаа илэрч тодорхой гарч ирэх л ах л та. За тэгээд бидний одоо эх 7 хоногод өнгөрсөн 7 хоногудад таамаглаж байсан шиг хэрвээ зандан шатар амраа эсвэл өөрсдөхгүй бол дундын нэг хувилбар буюу ер нь бол учрал гарч ирэх боломжтой гэдэг ийм таамгийг бол Монголын нийгэм нийт одоо ингээд сошиал медиагаараа дамжуулан түгээжсэн. За яг тэрний дагуу учрал гарч ирсэн. За бусад өрсөлдөх хүмүүс өдр бол гайгүй. За Нямбатар бол өнгөрсөн 7 хоногт нэлээд төвчиж нэлээд үтсэн нь бол одоо учрлын тал те одоо хүүхийн талд бол би бол шахалт үзүүлсэн хувилбар болов гэж бодож байгаа. За би твшин шүү те. Ингэхгүй бол би твшин шүү гэдэг юм бол илэрхийлсэн болов гэсэн таамаг байна. За тийм ч учраас 5 дахь өдөр бол за Нямбатар бол хөрсөвтэй уулзаж тохироогоо хийсэн. За тэгээд ер нь бол учрал ганцаараа үлдэж байгаа юм байна гэсэн таамгийг бол Монголын хавьс мэдээлэл. За тэгээд энэ нийгмийн сүлжээгээр гарч ирсэн. За тэрний дагууч болсон те. За Нямбатар ч гэсэн зөөлрөөд өө их сайх уу гэлээд өстө хүний хайлан болцсон л байлээ заадагч. Тэгээд одоо учрал бол торойсон. За тэгээд одоо Нямбатарыг дэвшүүлэхгүй тулд хүүк хүчирлийн талынхаа одоо юу амлсан яасан те. За Нямбатар бол ч тэр өөрийнхөө одоо оюурд намраа эсгэлээдрийн тэргүүлжсэн фракцийн бол тэргүүг нэнд бол гараад ирэх шиг боллоо. Одоо гол толгойлогч нөх те. Одоо оюурд намраа эсгэлээ оюур бол толгойлогч гэж бол бодохгүй. Яг л Нямбатар ч одоо нийслэлийн намын дараах Монгол Ардын намын те. Тэгэхээр маш том албан тушаа шүү. Нийслэлээс гарах яах юм хэн дэвшгээтэр гэдгийг бол яах юм. Тогтоо гэсэн. Тэгэхээр магадгүй тэр албан тушаалын үлдээсэн байх. За энэ олон дүүлэн шуугантай. За энэ урагшаа урт туршимжтой холбогдоод байгаа энэ олон мөнгө төгрөг төсөл хөтөлбөрийг бол бас хүндэхгүй гэсэн байх. За энэ бол эргээд ард түмэнд хэрвээ ингэсэн бол эргээд энэ бол ард түмэнд маш муу мэдээ. За тэр нэг даварцсан орлогч эдэр нь байгаа тий. Одоо үндэсний засварлын дээр юм байр нэг солиотой юм ярьж яадаг. Хагас мэдрэл юм шиг нөхөр байгаа шүү дээ тий. Тэр мөр бол одоо ерөөсөө усмал гаарна гэсэн үг тий. За Нямбатар байгаад байна гэдэг бол эрдүүлээ эрхчлүүд тэгэл ахаал ялгаа авахгүй нөгөө бордюрийнхаа хэрүүлийг чулуун гавтангийнхаа хэрүүлийг хийнээл гэсэн үг тийм үү. За ер нь төвхтэй байдалд төсчихж байгаа. За Нямбатарт бол мэдээж энэ ашигтай байх. За ингээ учрал бол гараад ирлээ. За учрал ээг бол яагаад ингээ Монголын нийгэмний сошиал медиа ингээд энэ гарч ирнэ энэ болно гэдээ ингээд хэлсэн бэ гэхээр мэдээж хөрсөх юм бол одоо их
хайртай дүүн тий. Тэс аав нь одоо хөг гэж бол миний аав гэж хэлж байсан юм шүү дээ тий. За ингээдлийн одоо нэгэндээ нашил хийдэг гэдэг чинь бол энэ холбоос би бол маш хүчтэй гэсэн үг. За яг хөрсөх бол өмнөх альбом тушаал элдв юм бол өөрөө оюутныг сайхан хөтлж гаргаж ирээл. Тэ одоо манай нөгөө бэлгдэг шүн хэлдэг шиг энэ хүн бол яана гэл ингээд нэг юм дарангуу хүчээр асуудлыг шийдэж баг оюутныг тавьж исэн. За тэгээд оюутан бол ямархан ерөнхий сайд ямархан намын дарга байсан бол та бүхэн надаар хэлэлтгүй ингээд дүнжиг мэдж байгаа тийм үү. Янз бүр. За тэгээд ингээ буухтан бол тун өчтөр байдлаар ингэж бууж одоо юу гэдэг үлдээсэн legacy өв гэдэг юм бол маш хэцүү байдалтай л байгаа хүн л дээ тий. За амар уйсгалан бол нэлээд тодорхойч нэлээд гарч ирэх гэж ингэж үзсэн. За магадгүй зарим хүрээнд бол оюутнээсээ илүү хүүгийн итгэлийг хүлээсэн юм гэжсэн боловч явж энэ нэг холбогдоод байгаа хэрэгтэйгэн лээсэл болчл нөхрийн асуудлыг дөр бол хэцүү болчих шиг боллоо. За тэгээд одоо бол оюурд намар өсгөл хоёр ахиж ингэж үндийн гарч ирнэ. Тэ ахаад хурд эргүүлнэ гэдэг бол боломжтой хувьд их бага байхаа гэж би бодож байна. За оюурданд бол бүр хэцүү байх. За амар өсгөл бол харцсангүй жахан шазрын тэ одоо хар угаар бол үзээтэй нөхөр юм шиг байгаа. За тэгэхээр ахаад нэг эргэлтэх гэж үзэж магадгүй. За гэхдээ яах юм? За учир нь хамгийн гол намын дарга болж сонгогдлоо. Сонгогдчоод юу гэж хэлж байгаа гэхээр энэ тооноор орж ирсэн гаруудыг ингэж хариуцлагатай ажил те их хурлын гишүүнээ тэрэ болгосон бол намын нэр хүндийг үнэхээр унгаалаа гэж хэлсэн. За үнэхээр энэ бол тэр чагсаалтын гишүүд рүү хандсан үг болов гэж би бол хөвдөө үзэж байна. Өөрөөр хэлбэл нам тэднийг гишүүн болгоод байхад те нэг дарга гишүүн болгоцсон юм шиг намын төлөө биш тэр даргын төлөө хүндэтгэж амин золин орилж чаралж те улсын хурлын энэ төр жүжиг тавьж за бүр сүлд үндсэн хөлмөл хүртэл зөрчих юм нөхцөл байдал байваач чинь гэж яаж чад бол ер нь намын бүтэц за тэгээд тэр хуучин удирд галбан тушаалт тэр байсан хүмүүс болох дургу байгаа намын дотоод уур амьсгал бол тийм байгаа юм байна. Тэгэхээр ингээд хинч биш юу ч биш ямар ч ажлын туршлагагүй те бүр ингээд зүгээр гишүүн болоод одоо суралцж байгаа тэр чагсаалтын нэг сайхан гарууд байгаа шүү дээ те. Хоёрт намар өсглөө хоёрт бол баярлалаа гэж дахиугүйгээд байгаа. Тэр нөхдүүдийг бол одоо ер нь буруу юм байна гэж хэлж байгаа юм. За миний ойлгож байгаагаар бол эрх сонгуулийн чагсаалт бол нэлээ өөр байх юм байна тий. Хоёрт нь яриад байсан шүү дээ мэрэгчлэн судлаач эрдэмтэн ийм хүнийг яана маана гэтэр гэж ярьж яаж тэр нөхдүүдийг оруулж ирсэн нь бол уучлаарай. Одоо бол үгүй тий намдаа харьцангуй үн зүгээр зүтгэсэн тэр зүгийн хүмүүсийг л оруулж ирэх юм болов уу гэсэн надад ийм ойлголт төрлөө яагаад учирлын хэл одоо хэлж байгаа үгнээс шүү те. За ингээд одоо ямар ч байсан ардын намч дээр арслсан намч дээр ингээд даргаа сонголоо. За хоёр гол чухал намын хооронд бол их сонгуулиудад бол мэдээж өрсөлдөөн болно. За ялангуяа ерөнхийлөгчийн сонгуул бол нэлээд хан харуулна. За юу болж яах юм бэ? За хоёр дарга маань хоёулаа бол намын дүрмэн болоод за өөрсдөө бүртгүүлэх юм том үүрэгтэй байгаа. 12 сарын 31-ээс өмнө хаа тийм. За энийг бол аль нээх байх гэж бодож байна. За өнгөрсөн 7 хоногт одоо бидэнтэй тийм эрэг сайхан ийм гоё мэдээлэл болов янз бүрийн юм гарч ирвэл боллоо. За ямар ч байсан нэмч болоод эрүүл мэндийн байгууллагын ажилчдын цалин бол нэмэхээр боллоо. Ирэх жилийн за ямар ч жилийн дараа бол нэг 70 гаруй хувиар нэмэгдсэн байхаар эх оны 1 сарын 1-ээс өсвөлээд ингээд нэмээд за тэгээд 6 сарын 1-ээс илүү 7 сарын 1-ээс ингээд сар болго ахиж нэмсээр байгаад за ирэх жилийн одоо нэг 10-11 сар гэхэд бол нэг 76 орчим хувиар нэмнэ гэсэн ийм дүр зураг гарсан юм байна. За болж байна. За өнгөрсөн 7 хоногт бол бас биднийг их огшоож идэм үү энэ нэг түүхтэй ядаргаатай стресс устрын түүхтэй нэг гачин амьдралаас амьсгаа авах боломж өгсөн зүйл бол одоо Physical Asia гэж Netflix компанитай солонгосчуудтай хамтран зохион байгуулж байгаа энэ нэг шоу байлаа. За энэ шоунд бол одоо манай багийнхан хамт олон бол нэлээд амжилттай оролцож байна. За эх 7 хоногт бол дараагийн үе шатгаар за ямар ч байсан сая гарсан нэг бүтэн болоод нэг хагас энэ
тэмцээнд бол шатанд бол за Монголын баг бол их сайхан оролцсон. За зүгээр сайхан оролцсон гэж амжилт үзүүлж байгаа гэдэгт нь бол баярлж байгаа хүмүүс байхаас гадна за хувь надад ажиглагдсан нэг зүйл бол энэ нэг Монгол хүн гэж юу вэ? Монгол хүн байх гэж ямар юм байдгийм бэ? Монгол соёл, Монгол уламжлал ер нь монголчууд яад юм бэ гэж бидний хүсэж бусдад харуулах гэж тэ бахархаж ингэж байдаг тэр зан чанар, биеийн хөдөлгөөн, үг хэл тэ үгүй ядч зогсолч эдрийг хүртэл ингэж харуулж байгаад нь монголчууд дуртай байгаа юм байна гэж би бол хувьдаа дүнсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн нэг тэмцээнд нэг телевизэн шоунд ороод байр ахаад тэ амжилтаа яваад байгаа биш. Монголчууд бид нар чи ийм штэ, ийм гоё штэ, ийм сайхан штэ гэдгийг харуулж үзүүлж байгаад нь бол их хүмүүс дуртай байгаа юм байна гэж ойлгосон. За өнгөрсөн жилүүдийн нэг муухай улс төрийн хар пиар бол биднийг бол энэ нэг сайхан чанарыгаа марттал, энэ нэг сайхан чанараасаа магадгүй татгалцтал биднийг одоо их зовоож ингэж манипуляц тарих угаалт хийж ингэж төвхтэй байдалд оруулж ээж л дээ. За харин одоо гэтэл энэ нэг сайхан гоёгоо ингэж харах тэрүүрээ бахархах нэг юм зай боломж гарч ирж байгаа хүмүүс баярлаад байгаа юм байна гэж би бол удаа бодож байгаа. За тэгэхээр Монгол ижил, Монгол хүний одоо үнэт зүйл элдвэдлөө юмыг бол гадна дотн янз бүрийн юмнаас хайхаасаа илүү ер нь бол энэ нэг дотоо энэ нэг хэдэн энгийн дуу сайхан байгаа хүмүүсийн хийж байгаа үйлдэл аяглаж байгаа аяг аашид байгааг анзаарч харж байгаад нь бол их баярлж байгаа. За өнгөрсөн 7 хоног бол нэг иймэрхүү өнгөрлөө. Эх 7 хоногт хэдүүлээ ямархуу сонин зүйлтэй учрах юм. Тэрийг томлоод эх 7 хоногт уулзцгаая.